Бүгд найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуул болж байна. Украин улс Орос улбаны улсын Сибирийн баруун хил хүртэл нийт 5 бүс нутагт нэгэн зэрэг 117 дроноор давталжээ. Турк улсын зүгээс Орос улбаны улс, Америкийн нэгдсэн улс, Украин улсын ерөнхийлөгч нарыг уулзалтанд урьлаа. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер НАТОгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг аюулгүй байдлын хүрээндх энэ тэргүүний зорилт гэлээ. Польш улсын ерөнхийлөгчөөр улс төрийн барууны үзэлтэй улс төрч Карл Навроцкий сонгогдсон байна. Арам тэргээ үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээллийг танд л өргөлнө. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуул болж байна. Санал хураалт өглөө 7 цагт эхэлсэн. За энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 44 сая гаруй сонгогч саналаа өгөх боломжтой байна. Харин өнөө шөнөдөө гарна гэсэн хүлээлт байгаа. Эрт одоогийн байдлаар 71% байна. Сүүлийн 2 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн эрт 77% байсан. Тэгээ гол нэр дэвшигчид болох Ий Жимэн болон Ким Үнсүнэр бодлого, байр суурь, үзэл баримтлалын хувьд эрс тэс ялгаатай байна. Энэ нэг талаараа өмнөд Солонгос улсад нийгэмд хуваагдмал байдал газар авсан байгааг харуулж байгаа үйл явдал. Үүнээс гадна энэ удаагийн сонгуулийн үр дүн нь өмнөд Солонгос улс, Америк болон Япон улстай ойр холбоогоо хадгалах уу? Эсвэл Хятад улстай илүү тэнцвэртэй харилцааг зорих уу гэдгийг шийдэх тун чухал сонгуул болж байгаа. Сонгуул яагаад явагдаж байгаа вэ тухайд товчхон тайлбарлах юм бол ерөнхийлөгч асан Юн Сёк Ёл өнгөрсөн оны 12 дугаар сард цэргийн дэглэм тогтоосны улмаас огцорч үндсэн хуулийн цэц түүнийг албан тушаалаас нь чөлөөсөн. Үүнээс хойш өмнөд Солонгос улсад эдийн засаг, гадаад бодлого, ардчлалын хувьд хямралд орсон байна гэж улс төр шинжээж дүгнэв. Юн Сёк Ёлын нам болох ардын хүч нам Ким Үнсүн нэр дэвшүүлсэн. Ким Үнсүн Юн Сёк Ёлын гадаад бодлого, санхүүгийн чиг хандлагыг өргөжлүүлэх хандлагатай байгаа юм байна. Дарин ардчлалсан намын нэр дэвшигч Ий Жимэн нь хотын дарга, мужийн захирагч, парламентын гишүүнээр ажиллаж байсан арвин туршлагатай, зүүнний чиг баримжаатай улс төрчин байна. Түүний нам парламентд олонх байгаа учраас бодлого шийдвэрүүдээ саадгүй явуулах шинжтэй. Ерөнхийлөгч Юн Сёк Ёлын үед өмнөд Солонгос улс нь Япон болон Америк нэгдсэн улстай 3 талд аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тухайлбал 2023 оны 8 дугаар сард Кэмп Дэвидийн дээд хэмжээний уулзалтанд оролцож байсан. Дарин Ий Жимэний хувьд Япон болон Америк нэгдсэн улсын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан. Өмнө компанид ажиллахаа үеэр хятадын эрх баригчдын дургуутслыг хүргэсэн үйлдэл хийхээс ангид байх ёстой гэж мэдэгдэж байсан юм байна. Гадаад бодлогын энэхүү өөрчлөлт нь Америк нэгдсэн улстай буцагдмал байдлыг үүсгэж болцсошгүй талаар зарим шинжээчид анхааруулж байна. Тухайлбал 2025 оны 7 дугаар сарын 8-наас өмнө хоёр улсын хооронд шинэ худалдааны гэрээ байгуулагдахгүй бол өмнөд Солонгос улсын эсрэг Америк нэгдсэн улсын өндөр тариф эргэн үйлчлэх байна. Баруун шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ Ий Жимэн ялах юм бол өмнөд Солонгос улс Америк нэгдсэн улстай тогтоосон харилцаа холбоо, бүс нутгийн түншлэл, эдийн засгийн бодлогын хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлд өөрчлөлт гарна гэж таамаглаж байна. 2025 оны Шангри-Лагийн хилцүүлгийн үеэр Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет Хятад улсыг эдийн засгийн хамаарлаараа дамжуулан Азийн улс орнуудыг тэр дундаа Япон болон өмнөд Солонгос улсыг шахалтанд оруулж байна гэж анхааруулж байсан. Өмнө тэрээр тухайн үед Азийн холбоотнуудтай батлан хамгаалахын зарлаа нэмэгдүүлэхийг уриалж байсан ба. Гэхдээ НАТОгийн гишүүн улсууд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалах зардалтаа зориулж байхад Азийн чухал түншүүд нь маш бага хэмжээний хөрөнгө оруулалтыг энэхүү салбарт зориулж байна гэж шүүмжилж байсан. Судлаачдын үзэж байгаагаар Вашингтоны шахалт жилэрэх тусам нэмэгдэж өмнөд Солонгос улсыг цаашид төвийг сахих бодлогоо хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулна гэж таамаглаж байна. Өмнөд Солонгосын шинэхэн ерөнхийлөгч хинж байсан бай эдийн засаг аюулгүй байдлын хувьд ийхүү хүнхэн сорилтуудтай нүүр тулах нь гарцаагүй байна. Украин улс өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр Орос улбаны улсын цэргийн нисэх онгоцны баазуудыг чиглэсэн дроны томоохон хэмжээний давталгаа хийсэн тухайга албан ёсоор мэдээлж өнөөдөр нэмэлт тайлбаруудыг өгсөн байна. Давталгаа нь зүүн Сибирээс Орос улбаны улсын баруун хил хүртэл 5 бүс нутгийг хамарсан байна. Орос улбаны улсын батлан хамгаалах яам Украины дронууд Мурманск, Иркутск, Иваново, Изян, Амур зэрэг 5 бүс нутгийг агаарын баазуудыг нь дайрсан гэж мэдэгдсэн байна.
Мөн хэд хэдэн онгоц шатсан шилээ за хүний яамнаас эрсдэггүй гэсэн байна. Нөгөө талаас Украин улсын батлан хамгаалах яам довтлогоондоо нийт 117 дроныг ашигласан гэж мэдээллээ. Аалзны тор гэж нэрлсэн энэхүү ажиллагаагаа Украин улсын дэвсгэрчэн 1 жил хагасын турш төлөвлөсөн юм байна. Украин улсын аюулгүй байдлын албаны юм мэдээлж байгаагаар дронуудыг Орос улбаны улсын цэргийн баазуудын ойролцоо нууцаар зөөж байршуулан автомашины чингэлэг дотроос нэгэн зэрэг хөөргсөн гэлээ. Ихтэй зайнаас удирдах болохоор тохируулсан нисгэгчгүй онгоцууд хөөрснийхөө дараа өөрөө устгах механизмтай байсан гэж байна. Украин энэ тавталгаагаар 41 онгоц үүн дотор стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М, А5 тайв зэрэг онгоцуудыг устгасан гэж мэдээлсэн. Тэгвэл Оросын талаас зарим блогчид Украины энэхүү мэдээллийг хэтэрхий хэтрүүлсэн зүйл байлаа гэж дүгнсэн байна. Ихтэй айл талын мэдээллийг биедан батлах боломжгүй. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ ажиллагаа нь Орос улбаны улсын алсын зайн бөмбөгдөгч онгоцуудын хүчин чадал ноцтой хохирол учруулсан Украины хотуудад хийх Путингийн давталгааны давтамжийг сааруулж болзошгүй гэж дүгнсэн байна. Оросын цөмийн зэсгийн тохиолдол НАТОгийн эсрэг хийдэг тагнуулын нислэгүүдэд нөлөөлнө гэж дүгнсэн байна. Анхааруулсан энэхүү дроны давталгаа нь Сибирт хийгдсэн Украины анхны дроны давталгаа. Өмнө нь Украины дронууд Орос улбаны улсын газар нутгийн гүнд давтлах оролдлогууд хийж байсан ч төдийлөн амжилттай болж байгаагүй. Харин энэ удаа Украины тал нисгэгчгүй онгоцууд буюу дронуудыг шууд хил дагуулхын оронд эхлээд Орос улбаны улсын газар нутаг руу нууж байрлуулан гинтийн давталгааг хийсэн байгаа нь энэ юм. Энэхүү давталгаа нь Москва хөлөг онгоцыг живүүлсэн ажиллагаа, мөн Кремийн Севастополь дахь Тэнгисийн цэргийн флотод чиглэсэн усан дронуудын давталгаатай дүүцгүүцээ гэж Украины талаас дүгнэж байна. Даваа гарагт НАТОгийн Балтийн болон Скандинавийн орнуудын уулзалтын үеэр Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Украины зэвсэгчдийн Орос улбаны улсад ихээхэн хэмжээний хохирол учруулах чадамжтайг энэхүү үйл явдал харууллаа. Түүхийн номонд бичигдэхүйц үйл явдал байлаа гэгчлэн тодорхойлсон байна. Гэхдээ хамгийн гол нь Орос улбаны улсын эрх баригчид дипломат замаар асуудлыг шийдэхэд энэхүү давталгаа түлхэц болох боломжтой. Гэхдээ зарим шинжээчид харин ч Орос улбаны улс Украин улсын холбоотнуудын дэмжлэг суларч Украин улсын цэргүүд цөөрч байгаа энэ үед давуу байр суурь хадгалахын тулд бүрч эрчтэй довтлон гэж таамаглаж байна. Орос улбанаас болон Украины хооронд шууд явагдаж байгаа анхийн хэлэлцээний 2 дахь шат Стамбул хотод болж өнгөрлөө. Уулзалтын дараа Турк улсын ерөнхийлөгч Эрдоган, Америк нэгдсэн улс, Орос улбаны улс, Украин улсын ерөнхийлөгч нарыг оролцуулсан уулзалтыг Турк улсад хийх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлжээ. Үүнд нь цагаан ордноос хариу мэдээлэл хийж Дональд Трамп энэхүү уулзалтанд нээлттэй оролцох боломжтой гэдгийг уламжилсан байна. Өчигдрийн Стамбул дахь уулзалтын тухайд Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский Украины төлөөлөгчдийг батлан хамгаалахын сайд Рустем Умеров нарт тэргүүлсэн. Гэвч энэ удаад мөн л адил дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн тухайд дөрвтэй ахиц гараагүй. Гэхдээ бас хоосонгүй талууд ослогдсон цэргүүдийг дахин солилцох асуудлаар тохиролцсон байна. Тодорхойлбол талууд дайны үеэр амиурагдсан биеийн байдал нь нууцсан хүнд шарахтай замун 25-аас доош насны 1000-аас 1200 цэрэг солилцохоор болсон байна. Түүнчлэн Орос улбаны улс Украин улсын талд дайны үеэр амьсаа алдсан 6000 цэргийн зохицыг хүлээлгэн өгөх бол албаны ёсоор мэдэгдсэн. Нөгөө талаас ч гэсэн Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мөн адил 6000 Орос цэргийн зохицыг хүлээлгэн өгнө гэсэн байна. Уулзалтын дараа Украин улсын төлөөлөгчид энхийн хэлэлцээр байгуулахад тавьж байгаа гол шаардлага болох нөхцөлгүй гал зогсоох саналыг Орос улбаны улс дахин хүлээж аваагүй нэгцаасан гэж мэдэгдсэн. Тодорхойлбол хэлэлцээний дараа болсон хэвлэлийн баг хурлын үеэр Украин улсын батлан хамгаалахын сайд Рустем Умеров газар тэнгис агаарын фронт дээр дор хаяж 30 хоногийн хугацаатай бүрэн нөхцөлгүй гал зогсоох шаардлагыг тавьсан боловч хүлээн аваагүй гэсэн байна. Түүний хувьд энэхүү төр гал зогсоохоос гадна ослогдсон цэргүүдийг суллах, дайны үеэр сургаггүй алга болж хожим Оросоос олдсон хүүхдүүдийг их оронд нь буцаах, мөн хоёр талын ерөнхийлөгч нар болох Володимир Зеленский, Владимир Путин нарын уулзалтыг зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүлсэн юм байна. Украины тал Орос улбаны улсаас өөрсдийн тавьсан саналуудын хариуг энэ оны 6 дугаар сарын эцэс гэхэд ирнэ гэж хүлээж байгаа. Харин Владимир Зеленский болон Владимир Путин нарын хооронд шууд уулзалт зохион байгуулахын тулд урьдчилсан бэлтгэл хийх шаардлагатайг онцолсон. Орос Украины гал зогсоох саналуудын албан ёсны их хувилбар олон нийтэд хэвлэлүүдэд хараахан нээлттэй болоогүй. Гэхдээ Оросын төрийн хэвлэлүүд хэрэгцээ дууссаны дараа Орос улбаны улсын эрх баригчдын байр суурийг агуулсан гол заалтуудыг товчлон мэдээлсэн байна. Үүнд нь Украины харим зүүн өмнөдийн эзлэгдсэн 4 бүс нутгаас буюу Донецк, Луганск, Херсон, Запорожьегоос бүрэн татан буугдах, цаашдын цэргийн дайчилгааг зогсоох зэрэг шаардлагууд багтсан байна.
Мөн эдгээр дөрвөн бүс нутаг болон Кримийн хойгийг Орос улбаны улсын бүрэлдэхүүнд хүлээн зөвшөөрөг. Мөн Украин ямар ч цэргийн эсэлд нийдэхгүй байх, зэвсэг түвшний хэмжээг хязгаарлах, Орос хэлийг төрийн албан ёсны хэл болгох. Мөн Орос улбаны улсад тавьсан олон улсын хориг арга хэмжээг цуцлуулах зэрэг заалтууд орсон гэл. Гэхдээ үүнийг Украин улсын зүгээс бараг бүрэн бууж өгөхийг шаардсан зүйлээ гэж хүлээн авах тул бүх заалтыг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь бол мэдээж. Одоогоос 3-7 хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 16-ны өдөр болсон Стамбул хотод болсон анхны шууд хэлэлцээний үеэр мөн л адил эхийн хэлэлцээр байгуулагдаж чадаагүй. Гэхдээ мянган ослогдсон цэргийг харилцан солилцохоор тохиролцсон байлаа. Дараагийн онцлогтой. Британи улсын ерөнхий сайд Кир Стармер улсынхаа батлан хамгаалах салбарын одоогийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх шинэ бодлого төлөвлөгөөг танилцууллаа. Хамгийн онцлог хэсэг нь 2040 он гэхэд одоогийн Азиад ангиллын 7 шумбагчийг орлох зорилготой цөмийн хөлгүүртэй байлдааны шумбагч онгоц болох SSN AUKUS-ийн нийт 12 ширхгийг үйлдвэрлэх тухай байв. Батлан хамгаалах яам шумбагчийг 18 сар тутамд нэгийг үйлдвэрлэнэ гэсэн байна. Шумбагчийн загварыг Австрали улсын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран боловсруулсан гэлээ. Одоогийн Азиад ангиллын шумбагч онгоц нь тэнгисийн хүчний дэд бүтцийг хамгаалах, тагнуул хийх үүрэгтэй байна. Бусад онцлог батлан хамгаалах салбарт хийж гүйцэтгэх ажлуудыг харах юм бол 1.5 тэрбум фунтыг зарцуулан 6 шинэ үйлдвэр барьж байнгын сум зэвсгийн үйлдвэрлэлтэй болох 7000 орчим холын тусгалын пуужин дрон үйлдвэрлэх 2029 он хүртэл цэргийн дэд бүтцийн барилга байгууламжуудын засварт 1.5 тэрбум фунт зарцуулах, мөн мэдээллийг цэргийг нь илүү хурдан хүргэх дэвшилт технологид 1 тэрбум фунт зарцуулах зэрэг орсон байна. Ерөнхийдөө энэхүү төлөвлөгөө нь Кир Стармерийн хэлж байгаагаар Их Британи улсын зэвсэг түвшнийг байлдааны бэлэн байдалд шилжүүлэх гэсэн агуулгатай гэлээ. Үүнийхээ хүрээнд ерөнхий сайд Кир Стармер аюулгүй байдал батлан хамгаалах бодлогодоо НАТОгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг энэ тэргуунд тавина гэдгийг мэдгдсэн байна. Ингэснээр засгийн газрын аюулгүй байдлын чиглэлд цааш авч хэрэгжүүлж байгаа алхмууд бүгд НАТОгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэсэн. Украин улсын дайн нь энэхүү төлөвлөгөөнийх нь бодлогын өөрчлөлтийн гол үндэслүүдийн нэг болсон гэдэг юм албаныхан хэллээ. Ажлын хэсгийг батлан хамгаалахын сайд Лорд Робертсон ахалсан. Түүний хэлж байгаагаар засгийн газар өнгөрсөн 7 дугаар сард байгуулагдсаныхаа дараахан ажлын хэсгийг яаралтай эхлүүлсэн юм байна. Одоогоор Британий засгийн газар 2027 гэхэд батлан хамгаалахын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3%-аас 2.5% хүргэхээр амлалт өгсөн. Энэхүү алхмыг сөрөг хүчнүүд ч дэмжиж батлан хамгаалахын зарлыг нэмэгдүүлэх талаар санал нэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан BAE Systems-ийн үйлдвэрт ерөнхий сайд Кир Стармер цөмийн цэнх тоош руу холын зайн тусгалт пуужин зэрэг 15 тэрбум фунтын өртөгтэй төлөвлөгөөгөө одоогийн санхүүжилтээр бүрэн хэрэгжүүлэхэд 100% боломжтой гэсэн байна. Гэхдээ батлан хамгаалахын зардлыг 3% хүргэх тухайд бол хугацааны хувьд улс төрчдийн дунд санал зөрөлдөв чамгүй их байна. Засгийн газар энэхүү зорилтыг 2034 он гэхэд биелүүлнэ гэсэн бол консерватив намын зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа юм байна. Өнөөдөр Европын холбооны томоохон нэгэн улс болох Польш улсад ерөнхийлөгчийн сонгуул зохион байгуулагдаж дүн гарсан байна. Сонгуул улс төрийн барууны үзэл баримлалтай Карол Навроцкий ялсан талаар сонгуулийн хорооноос мэдээлэл. Навроцкий нийт саналын 50.3%-ийг авсан. Харин түүний өрсөлдөгч буюу Варшавын дарга улс төрийн зүүнний үзэлтэй Рафал Трzaskowski 49.7% санал авсан байна. Маш бага зөрүүтэйгээр ялалт байгуулсан гэсэн. Энэхүү үр дүн нь хамгийн сүүлд 18 сарын өмнө буюу жил гарангийн өмнө нэрхэрж байсан. Одоо бол сөрөг хүчин болоод байгаа. Үнэсрэг үзэлтэй консерватив хууль ба шудраг ёс намын хувьд 2027 оны парламентын сонгуульд ялалт байгуулах магадлалыг нэмсэн хэрэг боллоо гэж улс төр шинжээчид дүгнэж байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа ерөнхий сайд Дональд Туск тун удахгүй парламентд засгийн газартаа итгэл үзүүлэх санал хураалт зарлах гэж байгаа гэдээ мэдээлээ. Гэхдээ энэ санал хураалтыг ямар ч ач холбогдолгүй популизм төдий зүйлээ гэж үзэх хүмүүс байна. Учир нь итгэл үзүүлэх санал хураалтанд энгийн олонхын санал шаардлагатай. Харин Дональд Тускийн тэргүүлдэг эвсэл парламентд олонх байгаа. Шинэхэн ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байгаа Карол Навроцкийг ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг ашиглан ерөнхий сайд Дональд Тускийн Европын холбоонд ээлтэй бодлогуудад саад учруулж болцсошгүй гэх таамаглал байна. Польш улсад ерөнхийлөгч нь парламентын хууль тогтоомжуудад хориг тавих эрхтэй байдаг. Ялангуяа одоогийн Дональд Тускийн эслийн тухайд парламент дотор ерөнхийлөгчийн хоргийг даван гарах хэмжээний хангалттай олонх бол биш аа. Тиймдээ ч одоогийн ерөнхийлөгч хаанч дуудаан Дональд Тускийн намынхны санаачилсан шүүхийн хараат бус байдлыг сэргээх, үр хөндөлтийн тухай хууль эрхцэн орчныг зөөлрүүлэх тухай хуулийн төслүүдэд удаа дараа хориг тавьж байна.
Анжа Дуда нь үүний өмнө дараалан 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тул энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвших ирэхгүй байсан. Анжа Дудагийн араас Навроцкич мөн ялгаагүй Дональд Тускийн засгийн газрын ажил хэрэгт нэлээд саад болж маадгүй гэж улс төр шинжээчид таамаглаж байна. Тэгээ учир нь энэ удаагийн сонгуулийн 2 нэр дэвшигчид ижлэн гэвэл хурш Украин улсад тусламж үзүүлэхийг дэмждэг, харин Европын холбооны талаарх байр сууриараа эрс ялгаатай байна. Тодорхойлбол Европын холбооны асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан Тшесковский Дональд Тускийн адил Европын холбоог дагах, ангитай Герман болон Франц зэрэг Европын холбооны томоохон улсуудтай харилцаа холбоо сайтай байхыг дэмждэг. Харин Навроцкийн хувьд эсэргээрээ Европын холбоотой хэд ойртохгүй байх, ингэснээрээ Польш улсыг хараад бас байлгахаа гэж үздэг. Тэрээр мөн Орос болон Украины хооронд дайн үргэлжиж байгаа ийм үед Украин улсыг НАТО болон Европын холбоонд элсүүлэхийг хүсэхгүй байгаа гэдэг нээлттэй илэрхийлсэн. Зарим ажиглагч нар түүнийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бодлого шийдвэр үзэл баримтлалыг дэмждэг нэгэн гэдгээр нь бас сайн мэддэг юм байна. Тэрээр сонгуулийн кампанит ажиллахаа үеэр Вашингтон хотод айлчилж цагаан ордонд Дональд Трамптай уулзаж байсан юм байна. Сүүлийн онцлог мэдээ. Тэгэхээр Герман улсын гадаад хэргийн сайд асан Анналина Барбек нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн дараагаар сонгогдсон байна. Тэрээр ингэхдээ өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж 167 санал авч олонхын саналаар сонгогдсон байна. Өдгөө 44 настай Анналина Барбек нь нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсны 80 жилийн тохиож байгаатай зэрэгцсэн ерөнхий ассамблеийн даргын албан тушаалыг хашиж байгаа 5 дахь эмэгтэй хүн болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн орны төлөөллийг оролцуулсан ерөнхий ассамблеийн даргын албан голчлон бэлэгдлийн шин чанартай байдаг чиглэлээр нэгдсэн чуулгануудыг зохион байгуулах чухал үүрэг хүлээдэг байна. Барбекийн энэ албыг 1 жилийн хугацаатай хашна. 9 сарын 9-ний өдөр албан тушаалтаа албан ёсоор орох байна. Түүний ажил эхлэхдээ зэрэгцсэн ерөнхий ассамблеийн ээлжид ерөнхий хэлэлцүүлгүүд эхэлнэ. Хамгийн анх туршлагатай дипломат Хельга Шмидийг энэхүү албан тушаалд томилно гэж яригдж байсан ч гэлээ эцэстний энэхүү Герман улсын засгийн газар Барбекийг сонгосон байгаа нь Герман улсад дотоод зөрчил маргаан дагуулсан үйл явдал болсон байна гэдгийг дурдсан зүйтэй. Тухайлбал Мюнхний аюулгүй байдлын баг хурлын дарга асан Кристоф Хойзг нь энэхүү сонголтыг бүр доромжлол байна гэж тодорхойлсон байна. Гэхдээ олон улсын хамгийн туршлагатай дипломатыг туршлагагүй үнээр солиллоо гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн Герман улсын гадаад хэргийн сайд асан Сигмар Габриэль мөн адил Барбекийн томилгоог шүүмжилсэн байна. Гэсэн ч Германы засгийн газар байр сууриндаа бат зогсож гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Стефен Хеберштрайт Барбекийг уг албан тушаалд бүрэн тохирох өндөр ур чадвартай хүн мөн гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэдгийг хэллээ. Өмнө Барбекийг томилох асуудлаар Хельга Шмидтэй тусгайлан ярилцаж хамтран шийдвэрлсэн гэж мэдгдсэн байна. Нэгдсэн улсны байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр Барбек өөрөө нээлттэй эрх нийтлийг эрхэмлэгч байхыг зорж байна гэдгийг хэлсэн байна. Тэрээр орчин үед нийцүүлэн байгууллагын бүтцэд шинжилэл хийх, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарна гэж мэдгдсэн байна. Мөн гадаад хэргийн сайдаар ажиллаж байх үедээ феминист гадаад бодлогоор нэртэй байсан тэрээр шинэ албандаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ажлыг энэ тэргүүн тавихаа хэлсэн байна. Тэгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжүүлж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Тэд улсын худалдааны яам Женевт хийсэн тохиролцоог Америк нэгдсэн улс ноцтойгоор зөрчсөн гэж мэдэгдлээ. Хятадд Америк нэгдсэн улсыг хятадын компаниудад чипийн програм хангамж худалдаалахыг хориглосон, Huawei-гийн чип ашиглахгүй байхыг анхааруулсан. Мөн хятадын оюутнуудын визийг цуцласан зэрэг үйлдэлүүдээр хэрэгцээрийг зөрчсөн гэж буруутгасан байна. Мөн нөгөө талаас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хятад улс тохиролцоог бүрэн зөрчсөн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Герман улсын Гамбург хотын марийн нэмлэгт галгарч 3 хүн амиа алтан, дор хаяж 34 хүн гэмтсэн талаар цагдаа нар мэдээллээ. 72 настай өвчтөн тухайн хэргийн гол сэжигдэн байж болзошгүй байна. Эмч нар түүний сэтгцийн байдлыг шалгаж байгаа гэлээ. Галыг шөнө дунд өнөр насны арчилгааны тасагт гарсан гэж үзэж байгаа ч яг юуны улмаас гарсан болох нь тодорхойгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч олон улсад нэртэй активист Грета Thunberg болон 11 хүний бүрэлдэхүүнтэй баг газын зурвасыг зорьсон байна. Тэдний суусан Мадлен нэртэй усан онгоц Итали улсын Сицилийн Катане Бонтос хөдөлсөн байна. Энэхүү аялын зорилго нь хүмүүнлэгийн тусламж хүргэх, олон улсын анхаарлыг газын зурваст үүсэж байгаа нөхцөл байдалд анхааруулах гэлээ.
Америк нэгдсэн улсын худалдааны сайд Хавард Лутник ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан тарифууд хിവэр үлдэнэ гэж мэдээллээ. Америк нэгдсэн улсын олон улсын худалдааны шүүх Дональд Трамп онц байдал зарлах нэрийдлэр тариф тогтоох эрхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Гэсэн хэдий Хавард Лутник тэдгээрийг үл тун давж заална гэсэн байна. Хэрвээ шүүх Дональд Трампыг хууль зөрчсөн гэж үзвэл өөр эрх зүйн үндэслэлээр тариф өргөжлүүлэх боломж байгааг хэлсэн байна. Тэнгэр төлөөс гадаад мэдээний хөтөлбөрөөр та бүхэнд үзүүлэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.